32 дугаар бүлэг. Ашгүй нэг мэдээ ирэв. Эзэн хаантны итгэмжит хүн морин зэргийн ахмад Ричард Скерти Мармадюк Ведган шилтгэн дэх өрөөндөн сууж байлаа. Гар сунгаад хүрэхээр зайтай жижиг ширээн дээр галан хүзүүтэй дарс том мөнгөн хундаг харагдана. 3 хундаг хөнтөрсөн хэрн дарс өнөөдөр сэтгэлийн сэргээж нэгэлж чадахгүй оргино. Мармадюк Ведган дээрээд 3 хонсон гэхэд гэрийн эзэн 3 хүүхэдтэй дотносох гэж чадаагүй хэвээр. Энэ айлын амьдрал байдал бахвайдаг нарийн ширин дэг журмаран үргэлжилсээр тэдний хэн хэний өөрсөд нь хандаж барьж байгаа байдал хүндэтхэнгүй хүйтэн хөндих хэвээрэн ийм байхын жаргагүй дээр гэрийн эзэн тэдний урилга заллаггүй зочид BBC-ийн бараг хардгүй шахам өдий хүрч байгаа хэрэг. Скерти харин энэ бүхнийг нэг их тоосонгүй. Эхлээд эрэхтэн эвгүй юм хийсэн боловч тэр тухай мөдгөн мартцгаан үздэй гэж бодож байлаа. Хэрвээ хүсвэл хамгийн адтай чөтгөр шулмыг ч аргалж дөнгөхөө мэддэг ахмад Мармадюк Ведган итгэлийг удахгүй хүлээж гэр орныхонтой нэг их ойр дотн бай гэхэд бодсон сонсондан явандан хүрэх боломжтой болж авах үс аятайхан харилцаа тогтоож чадна гэдэгтэн эргэлзэхгүй байлаа. Ерөн ч тэгээд тэмч муугүй байгаа шүү гэж бодон өөрийгөө хуурдаг болоод байсан хэрэг л дээ. Ямар ч байсан үүнээс болоод өнөөдөр сэтгэл ийм тавгүй байгаа. Тэгээд түүнийг засах гэж ингэтлэн их балгаж суугаа хэрэг биш байв. Огт өөр юмд ингэтлэн бухимдан өөрхөн өөрөөс минь өрссөн хэрэг байхаа гэж таамаглаж байсан өнөөдөр яг тодорхой болсон хэрэг байлаа. Хязгааргүй дурлсан хосгүй сайхан бүсгүй нь хүнийх болсон. Өрсөлдөгч тэр хүн тэгээд бас энэ бүсгүй нүдний өмнө өөрийн тэгж муухай чадсан тэр хүн байдаг байна. Бүх юм инхүү тодорхой болсон ч гэсэн гордлогараа тасраагүй хэвээр. Эзэн хааны ордны ирэх танхилхөө Ричард Скерти өөрийгөө үнэхээр сайхан ир гэж боддог. Тийм тулдаанч тэгж амархан шантардаггүй ир бөгөөд зөөний үзүүрч ороход сайгүй хоёрынч зүрх сэтгэлийг нэг ус удаа салгаж явсан юм чинь энэ удаач яагаад чадахгүй байх вэ гэж бодож суугаа нь энэ. Архины аганд ухаан санаа улам бүр мансуурах тусам дэми юм бодож өөрийгөө зовоож явах шиг цэцэрлэгт явж байгаа санамсаргүй үзэж харсан зүйлийнхэн талаар хэд яруу дүгнэлт хийсэн юм шиг. Ерөн ч тэгээд тэр бэлиж хөдөлшгүй баримт бас биш. Өөрийн олж нуусан өрөөсөн бол Марион Ведих яхарахгүй мөн боловч Генри Голсбери малгай дээрхийг яг эжлэнэ гэж хэлэх ямар үндэс байна вэ гэж өөрөөсөн шалгаалаа. Алтан цаа шагалсан цагаан элгэн бэлийг хийдэг авхаа хүүхэн алийг тэргэхэв. Тэгэхэр чин түүний малгай дээрх Мармадюк Ведган охиных байх ёстой биш шүү дээ гэж бодогдсон. Харин ч биш гэх бүрэн үндэстэй юм шиг санагдана. Голсбери саяхан болтол эднийхээр ирдэггүй байсан тодорхой. Яагаад гэвэл түүнийг тулдахаас ганцхан цагийн өмнө Марионтой танилцуулж байсан. Тэгээд тулдаан дуусны дараагаар түүнтэй нэг ч үг сольж амжаагүй. Скерти инхүү эргцүүлэн бодсоор Голсбери малгай дээрх тэр бэли Марионд ямар ч хамаагүй юм байна гэж яг таг шийдлээ. Тэгвэл тэр хоёрын цэцэрлэгт уулзаа зогсож байсан ямар учиртай хэрэг болж байна вэ? Уулзаа зогсож байхын өөрийнхөө энэ хоёроор харсан шүү дээ. Энэ бол санаандгүй нэг тохиолдол огт биш. Харин тэгтэл хайр сэтгэлтэй хоёрын ховд биш. Өөр ямар нэг хэрэгээр уулзсан байж болох юм биш үү? Итгэхэд хэцүүхэн зүйл байсан ч гэсэн Скерти аригт арсанд мансуурсандан болоод хардаж хармалхан болж ингэж дуртаяа бодож эхэлсэн боловч тэр дорхон гашуун бодол дахин автан шаналлаа. Генри Голсберийн тухай бодох бүр хор шарн хөдлөн байцсахын аргагүй болдог болсон учраас түүнийг юусэн тонилгох хэрэгтэй гэж хатуу шийдэн хамаг юмыг нарийн ширийн мэдэж авах гэж мэрийдэг болсон боловч өнөөдрийг хүртэл олж мэдсэн юм үнэхээр алга. Хар морьтын хэн юм хүн болох нь тодорхойгүй хэвээр. Төвний талаар эндээс холгүйтэйх чулууч чалга гэдэг газар эзэнгүй хуучин нэгмүү байшинд саяхан ирд суудаг болсон баян тарган тааж хүн гэхээс өөр дуулж мэдсэн зүйлгүй. Өөр нэг зүйл гэвэл эндхэн ихэнх томчууд түүнийг таньдаг. Өөр бусад нутаг хошуундч баян чинэлэг танил олонтой энэ хүн энэ хавийнхнаас харин зожигдуухан байдаг боловч тэдэнтэй танил тал болох гэж чадаагүй дэм биш. Өөрөн ерөн зожигдуу хүн гин. Америк тийшээх аль ямар ч гэлээ эзэмшил нутагт хэдэн жил болсон гэж дуулсан. Нэг улаан арстан зарцтай түүнийг хаяа дагуулж явдаг гэд бодоход тийм ч байж магадгүй байлаа.
айлмыг шахуу суудаг хоёр хүнтэйгэн хаяа нэг уулзаж барьдаг гэснийг тооцвол Скерти өштэй хүнийхэн талаар өөр нэг их юм олж мэдсэнгүй. Тэр хоёр хүний нэгийг Дэнси, нөгөөг нь Уилл Вейлфорд гэдэг гин. Энэ бүх мэдээ өөрт нь хэр зэрэг хэрэг болохыг морин цэргийн ахмад сайн мэдэхгүй байсан ч гэсэн жирнэг цуглуулж байсангүй. Үннийг хэлэхэд замд нь гинт тэгэлсэн тэр хүнтэй нэгийг үзэлцэх цагийг хүсэн хүлээдэг болсон ахмад Скерти ингэж яалтан барж хизээч үзээгүй байлаа. Дайснан дахиад тулдэ гэж дуудах тухайд бол анхны тэр уулзалтын дараагаар бодох юм ч хэрэггүй зүйл байсан хэргэлд. Тэр хүн амин хэлтрүүлсэн. Дахиад тулдахаар зориглолоо ч гэсэн нэр төрөн бодох хэрэгтэн дээр Голдсберийн жадны хурцыг хоёр гарынхны хүч чадлыг дахин шалгах дуранд даанч хүрэхгүй байлаа. Гэтэл харин хор шар нь улам бүр буцлан өшөөгөн өөр ямар нэг аргаар авдаг хэрэг гэж бодовч ямар аргаар авахын бодоод олохгүй байлаа. Хундаг дараагаар дөөргөн хөнтөрж байсан боловч байдгаараа үрчилсэн тухайн харваас дарс даанч тусуулахгүй байгаа бол л доо. Энгис уснаа гинтхэн ухаан орсон юм шиг ухсхийн босож яаруу самдар хүн гарч ирлээ. Тэр дорхон нь жаахан дүнгдүү албаарснаас биш аятайхан гэж хэлж болохоор нүур царайтай нэг цэрэг дагуулж орж ирээд үүд хаан Вайтерс чи тэр хоёртой хоёулантай нь уулзаа юу гэлээ. Нэгэнтэй нь уулзсан ноёнтон ахмад минь Дэнси өвгөн эцгүй оройхон тийш ирэх учиртай гэж охин хэлсэн. Нөгөөх нь Уилл Вейлфорд түүнтэй уулзаж өөрийнтэй хэлүүлсэнийг дамжуулсан ноёнтон ахмад минь. Цаад чинь тэгээд ирэх нь үү? Үгүй л болоо да. Ноёнтой ахмад минь. Яагаад тэрв? Уилл Вейлфорд гэж угаасаа хачин залуул да. Би энэ нутгийн хүн. Зэрэгт явахынхаа өмнө таньдаг юм. Уурлуулж орхивол ёстой ярддаг нохой л гэсэн үг. Над тэр чинь юу боллоо гэж ууралдаг байна уу? Яах гэж дуудуулсныг минь ямар мэдэх биш. Өөрт нь юухан шуухан унахч гэж байгаа юм билүү? Тэм хэрэг шүү дээ. Хэдийний тэр явдлаас хойш өөртөө тань уулзахаас айж байгаа бахал да ноёнтон ахмадаа. Тэгээд ч түүнийг ирэхгүй байх гэж бодож байна. Ямар явдлаас хойш? Юу болсон хэрэг вэ? Чи юугаа яриад байгаа хөнгөгчв? Энд чи тэгээ юу гэсүг болж байна вэ? Ноёнтон ахмад таны хэдийний баяр дээр түүнтэй баг зэрэг муудалцсныг л хэлж байгаа юм. Түүнтэй муудалцсныг? Вайтерс, чи хэний тухай яриад байгаа хүн бэ? Энд хинхний харморт гэдэг тэр хүний тухай яриад байгаа юм уу? Үгүй дээ ноёнтой ахмад минь, Уилл Вейлфордын тухай ярьж байна. Тэгвэл тэр Уилл Вейлфордгаа бид хоёрын чинь хооронд юу гэгч болсон хэрэг болж байна вэ? Ерөөсөн дуулаагүй нэр байх юм. Яагаад вэ ноёнтой ахмадаа Робин Гуд өөрлөт нь нумаан далааж дайраа үздэй. Скерти их л учиртай. Тийм. Нэр тэгсэлтэй. Тэгээ тэр Вебсийн шугын Уилл Вейлфорд ширүүтийн шугын зориг дээрэмчи хоёр чинь нэг хүн байсан болж байна. Тэгвэл ч надтай уулзахаас айх нь аргагүй гэд тачгантал хөхөрлөө. Тэгтээ харин тэгж айхын боловч чадна байхаа гэж бодж байна. Вейлфордгаа амар хонгорын минь гомдоолоо гэж бодсон бол алтан зоос 1-2-ын зэрэг л тэгж бодохын болиулах байлгүй дээ. Харин төвний дуулууруу минь дэлсээд авсан тухайд гэвэл текстийг би дуртай өршөн шүд. Тэгээд ширн намаа лугаснаас биш намайг яагаад ч юм чинь. Тэр чин тэгээд зоригт Робин Гуд байх нэ. Тийм байдаг байжээ. Тэр бид хоёр удахгүй дотн сайн нөхөд болох байхаа гэж бодож байна. Тэр юу ч гэсэн өшөнтэй минь ойр дотн биш бол таа шүү гэж өөрөө өөртөө ярьж байснаа Вайтерс гэж дуудаад сонсч байна хмата гэд тавхитл ёслон юу гэж тушаахан хүлээсэн зэрэг залууд. Чи намайг цаад Вейлфордын дан хөргөж өг. Толгой оргодог нэг газар тайм байгаа биз дээ данч. Аль эсвэл оронд нь тоглож байсан тэр дээрэмчин шигэн үүгээр түгээр тань үчилж ой шугуйд бор хоног өнгөрөөж явдаг амт юм уу? Диг тэнсэхээс холгүй нэг муу овоохоос суудаг юм а. Гэхдээ тэгвэл хоёулангийн харн ордог хэрэг. Өвгнийг өнөө ороо эргэж ирнэ гэсэн биз дээ. Тэгэхээр маргааш өглөө явдаг хэрэг. Тэр Випсэн шугууч нь холов. Хоёр бэр хэртэй байхаа ноёнтой ахмадаа. Биконсфилд ордог замаар явдаг юм. Сайн байна. Хоёулан унаагаар явна. Өглөөний жагсаал тараад миний саарлыг өөрийнхөө морьтой имэйллээрээ. Одоо ингэж байрандаа оч. Ямар хэрэгээр дуудагдснаа хэнд ч хэлж ярьж болохгүй. Амлалтсан байвал юу? Өөрт чинь тун тусгүй юм болно гэж мэдэрэ. Яв. Цэрэг анхааруулсныг ойлгосноо илтгэн
тавхитл ёслоод гарч ганцаараа үлдсэн Ахмад харин энэ Вайтерс маанаг тухайнтай юм. Над нэг их нэмэр болох нь юу л бол тэгтэн энэ хавийг сайн мэддэг өөр хүн олдохгүйгээс хойш дагуулж явхаас биш яа гэхэв. Уилфорд чинь харин хэрэг болж үнэхээр мэдэх хэрэг байж магадгүй юм шүү. Хардаг хэрэгэ гих дуулдав. Ингээд сандлын зөөлөн төшлөг налан өчигдрөөс аваад амар заяа үзүүлэхэн болсон бодол таамаглалдан дахин автлаа. Үүд аяархан онгойж баг даргынхан орж ирэхэд дотор нь жаахан онгойлоо. Стопсын царай зүсийг харахад аятайхан ямар нэг мэдээ дуулах гэсэн янзгүй. Баг дарга нь өөрөөс нь илүү юу гэхээс дутуугүй уйтгар үнэгт дарагдсан болтой. Лора Ловлайс тоож байгаа янз том багыг хэлэхүү. Хоёрхан удаа хамт байхад нь даажин дохоо хийгээд зэвцж байгаахан юм дээр мэдүүлээд өнгөрсөн хэрэг л дээ. Гэхдээ нэг их муухай шилаагүй төлөв даруухан царайлж байсан болохоор Стабс адилхан загнаж арайж чадаагүй. Улаан галзуу юм шиг уур хилэнгэн зөндөн тавьж болох байсан боловч бүдүүлэг муухай ашиглаж хэрхэвч болохгүй гэж даргынхан хатуу сануулсныг мартсангүй. Бага авахад аятайхан аачлах гэж яач оролдоод нэмэр алга гэж аль өглөө гомдол мэдүүлсэн боловч өөрийнх нь ажил явдал амжилт анаа олохгүй арга тасарч байсан Ахмад нь юу ч хэлж зөвлөөгүй. Гэхдээ баг даргынхан бараа хараад айгүй удлан мартгансан Ахмад баярлан төшлөх сандалд суусан хойно Лондонгоос хэлчмээ алгал байна уу? Гэд Ердөн толгойс эксрэхт нь өдий болтол өөрөө чирдэггүй хачи юм да. Яста хачи юм да чөтгөр ав. Ингээд ер нь тэр дээрэмчнээс өгтлэн айсан нөгөө элч зам зуртан солиороод загтлын минь хөргөлгүй хаа нэгтэд боож өгсөн биш үү гадаа. Магадгүй л байх чөтгөр ав. Элчийн хамаг юма мулзлуулсан тэр дээрэмчд харин ямар шуухан дээрэмчд байсныг хаант нь тодорхой бичсэн болмын түүнд боож өгөх нь ч дээр байсан байх л да. Яг тэр шүн яг тэнд болсон хэрэг юм чинь тэд нь Мармадюк Вэйдгойн хүүгийн харсан тэр манууханууд байхаас зайлахгүй үстэй. Гэт тачгин тул нэв. Олон удаагийн аян дэнд оролцож явахтаа тийм уран арга ухаан зөвгчилж байсныг огт дуулаагүй сонсоогүй юм байна. Гэхэд баг дарга нь бээч гисэн чөтгөр ав гэд үнэн голоосон энэж хөхрөн Ахмадын хан тэм сүрхий ухаан сэлсэн тэр дээрэмчнийг өөрийн хүн болохын тулд сарын хан цалин бунилэг тэр чигээр нөхсөн чи яах вэ? Төөний хурчрээд бидэнтэй нийлдэг юм болно би шууд л салаан даргаар тавина. Гэхэд нь ястаныг салаан дарга шиг дарга болно үстэй чөтгөр ав гэв. Скерт харин их л бууртай царайлан тэгтэн төөнийг өөрийн хүн болгоод өөр ажил зүтгүүлдэгсэн болов. Тэгвэл та бид хоёр алга болсон тэр загтлыг ч олж авч чадна гэж бодож байна. Тэр загтал дээрэмчний нөгөө хулчхар амтнаас салгаж авсан хантаасны уутанд өнөөхөр нь явж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гээд инээлээ. Тэр элч биднийг олж очиход мөнч зүгээр гүхэн амтан хэвдэж байсан шүү. Чарман үцгэн дөрвөн мөчн хүлээстэй. Хатантан миний бичснийг уншаад элгэн хөшл инээж хөхрөнд. Хаантан дараа хэлж ярихгүй байх гэж найдаж байна. Хаантан дуулгуул хөөхий тэрмэ уйлж өнгөрнө гэсэн үг л дээ. Ястаа өнгөрнө гэсэн үг чөтгөр ав. Алга болсон загтал нь тун чухал загтал байсан бол бүрч дөөрсөн. Тэр загтлан биднийг наашаан гарсны дараахнаас араас илгээсэн байсан хэрэг шүү дээ. Юун тухай загтал байсан бол доо. Төрөөчийн тушаалыг өөрчилсөн хэрэг биш вэ гадаа. Арай үгүй айлгүйтэй чөтгөр ав гэж. Энэ байрнасан уйд хараач болоогүй. Ингэж яхан байхаас татгалзахгүй л байнсан. Ганц гэмн энэ хоёр хөөхний ийм мөс шиг хүйтэн байдаг нь тун таагүй. Тийм үү Стабс? Тэгтэн энд нэх готрох хэрэггүй. Мөдгөн хайлаад эхлэх байлгүй дээ. Тэгж л найдаж суухаас биш чөтгөр ав гэсэн Стабсын дөнгөд үцрээд инэмсгэл тодорч. Үеэл нэгэж минь мөн усхай хүү байгаагүйсэн болж учиртай юмсан гэж бодож байна. Итгэж байна. За. Төнийг нэг их тоохон хэрэг юу байгаа юм? Хүүхдүүдийн найланхаа зангаас юу нэг их хэтрээж. Нэгэрт өссөн цаадах нь 3 жил байхгүй байгаа дэргэж ирээд удаагүй байгаа хэрэг шүт. Хэсэгтэн тоглож наадах гэж хэн бодлого яадаг юм? Удахгүй цаатгаасан уйдж өөр хүний хүслэн болно биз. Тэгэл хэнийч хайр сэтгэл булаахаар баг дарга таны минь ээлж ирнэ гэсэн үг. Гэхэд нь Ахмад та үнэхээр ингэж бодож байна уу? Бодож байна уу гинэ? Бодох биш, итгэж байна. Хэч.
Хэрвээ би түүний дурыг булаая гэж бодсон бол нэг их учирмалт гарахгүй л байсан. Харин нөгөө миний их хүү огт өөр хүүхэн. Түүний дурыг булаахын тулд Ахмад Скертийн арга ухаан авьяас чадвар тэр чигээрэн хэрэг болно. Хөөе чи хэм ороод ир. Үүд онгойж нэг цэрэг орж ирэн өгдөггүй ёслоод Ахмадын юу болов дөрөвчээ гэхэд нь 6 зэрэгээр хамгаалуулсан илчирлээ 80 тан Ахмад аа. Хаанаас ирэв? Лондонгоос гэлээ. Элчиг нааш наруулаад цэргүүд нь хоолунд өхийг бодж үз. Төрүүч тушаал биелүүлэхээр гарч Скертийн энэ элчээр нөгөө загтлыг илгээсэн байх. Тушаал өөрчилсөн тухай загтал байсан бол дахиад дээрэмчний гарт орсон байгаасаа билээ. Гэхэд баг дарга тэгээчгүй баха. 6-гийн 6 хамгаалагч 10-аад манай ухайтаа даанч нэг зөв байлгүй дээ чөтгөр ав гэв. Элч орж ирлээ. Өмссөн зүгсэн байр байдлаар нь бараа бологчдын нэг гэж таньж болохоор боловч Григорид моллуулсан тэрхэн зэрэгтэй адилгүй хүн байна. Бүрэн зэр зэвсэг агссан ахмаг насны буурал суужва хашир энэ цэргийн нүүрний халхавчны цаанаас галзах хүрэн бор хоёр нүдний хурц ширүүн харц Григори Гартын ман ухаануудад маллуулахар хүн бишийн элтгэн. Эхний загтлыг энэ хүнээр илгээсэн бол хөөх юм уу Гарт эцсийнхэн шин тэгж нүгэл хийхгүй эзэн байсан хүндэн өгсөн ам тангаргаасаа няцлаа гэж тэгтлэх гэмшиж харамсахтан хүрхгүй байсан байж ч мэдх юм. Скерти орж ирсэн хүнд ясархуу мэхэн "Энхэ та эзэн хаантны элч шүү" гэд догтуутай бичиг гарган өөрлөн сунгаад эзэнтний загтал 3 хоногийн өмнө илгээсэн боловч зам зууртан алга болсон тэр загтлын хуулбар юу гэж болсныг Ахмад Скерти та дуулсан биз дээ? Гэхдээ дууллаггүй яхав. Аюул тохиолдсон тэр элчид тэгээд муян болоогүй үстэ. Албанаасаа салсан. Хөөхий зайлвал. Миний бодоход морь, цаг, хамаг мөнгө хайрт хөхнийхэн бут үстэй сахиус сэлтээсэн хагдсны дээр сүнсийн залил айснараа хангалттай шийтгэл хүртсэн хүн дээ. Хөөхий. Гэд байдгаран инээж хөхрөхт нь Стабс даган инээж хөхрөн элчин хүрэн бор хоёр нүдэнд харин хааны азан хайсан тэр элчийг өрөвдөж хайрлах бүхэл хүйтэн нэмсгэл тодорлоо. Скерти баг даргаруугаан нүүр эргүүлэн "Баг дарга Стабс та" гэд элч рүү толгоогоо занган "Энэ хүнийг өлсөө цангахыг бодж үз. Эрхэм хүндэт элч та өршөөгөөрэй. Эзэнтний загталтай танилцахгүй бол хариу хурдан илгээх хэрэгтэй юм байж мэднэ" гэлээ. Стабс элчийг дагуулan гарч ганцаараа үлдсэн Скерти загтлыг барьсаар цонхны наан очиж лацын ховхлон задлаад эзэн ханаас Бекингем гүнгийн хошуунам байрлаж буй морин цэргийн дарга Ахмад Скертид үүний өмнө өгсөн тушаалын нэмэлт болгон хаан эзэнтний морин цэргийн алба хаах шин цэргүүдийг Бекингем гүнгийн хошуунаас элсүүлэхийг Ахмад Скертид даалган дагвар бичигт заасны дагуу шинээр илссэн цэрэг нэг бүрт шагнал болох бүрэн эрхийг Ахмад Скертид олгосгоо. Тухайн хошуу нутагт эзэн хааны засаг тэрд дургуйдсан хууль бус хэрэг явдал уйлдэн нууц хурал цуглаан хийж тэрсүүд үгээрээ дэгдэн хүн олныг хаан эзэнтний засаг тэрэн эсрэг төрхирдэг үл бүтэх улс байна гэсэн мэдээ хаан миний сонорт дуулдж байгаа нь шажин төр улс орны маань энх хямгалан байдлын эсрэг хандж буй зүйл болоо. Тиймээс тэр этгээдүүдийг сайтар тандан сэжиг бүхий улсаас нүд үл салган ажиж анан гин буруутан хангалттай баримт нотлогоо илэрвэс эзэн хааны зөвлөлийн тэргүүн доламжлан мэдэгдэж одод танхим эзэн хааны дээд шүүх болон бусад шүүхэд шилжүүлэн цохиол шийтгэл хүртээж байхыг өөрийн үнэн шударга зарц Ахмад Скертид даалгасгав. Энэхүү тушаалыг цагаан орднон уйлдэж Карл хаан мотор тавив. Хэмээн дуудаад "Байц яа гэнвэ. Улс амтны уул шагааж явдаг хүн болж хувирх дээр нь тулж байх шивдэ. Хаан эзэнт нь дайж язгууртан хүн гэдгийг минь мартсан дагшүү. Энэ тушаалын эхний хэсгийг бол дуртаяа дагаж биелүүлсэн. Над хүн хүч үнэхээр ч хэрэгтэй. Олоохон зэрэгтэй болвоос би чинь алертны хүртэх ёстой байсан хорондо цолондан хүрнэ гэсэн үг. Харин тэр архины мухлаг Гуанс гэсэн Жек Жимд Жим нь баахан давс хужир нэмэн Колинд юу гэж бурхан вэ гэж бусдын яриа чих тавин жагнж явдаг болохыг бол харин нэг болий. Тэгтээ харин
Гэснээр их л учиртай нэмсэглэн. Тэгтэн харин хатантан өөрөө ингэ тушаасан бол өөр хэрэг шүү. Хатантны тааллаар бол архины мухлаг хэсэн лангууны дэргэд ярилцж байгаа улсын өг болгоныг сэм чагнадаг болохоос огтхон ч буцахгүй. Ингээд бас жижигсэн байна шүү дээ. Хөөхнүүдийн загтал шиг хамгийн чухал нь энэ байж мэдх юм шүү. Гэд энэ хүү тушаалд мотор тавиад байтал ийм нэг зүйл миний сонорт өртлөө. Юу хэмээвэс? Генри Голдсберг гэгч албат эсэргүй ажил явуулга уйлдан дээр дурдсан дэслүүд хэрэгүүдэд өөр бусдаас хичээнгүй оролцсон хааны төрийн дайснуудын сүрхийг гар хөл болж хувраад байна гэсэн мэдээ авлаа. Мистер Голдсбергийн юу хийж байгааг хянуур ажин хянаад одод танхим шүүхэ шилжүүлэхэд хангалттай баримт нотлогоо илэрвэс тэр этгээдийг аятайхан арга ухаан сөвгчлэн баримтлахыг Ахмад Скиртид даалгасан. Хэрв хэрэгт сэрдэгдсэн тэр албат гин буруугүй байваас энэ нь олонний дургийг улам их хөргөн хааны засаг төрийг элдвэр өөлөх, муулах, аян шалтак болох тул ийм юмд хөргөхгүй гэж ухаалаг, хашир болгоомжтой Ахмад Скиртид бүрэн найдсан учраас өөрийн дураар ажиллах эрх мэдэл эдлүүлсэвэ. Хан К гэж уншаад түүнийг үү гэж дуу алдан ухсхийн босох зуран түүнийг тэгээ тагнаж тандах хэрэг болж байна. Тэр ч харин болно шүү. Эзэнтэй минь санаа зовхон хэрэггүй. Энэ бүгдийг тань ёсоор болгоё. Би гэдэг хүү яг таач шүү. Гэж ганцаараа ярин өрөөний хоёр булангийн хооронд хааны загтлыг бахан ганц сонсын янзтай солболзуулан холхингон. Хөөхнүүд гэдэг чинь хамгийн амттай шимттэйг адаг төгсгөл рүү гаргадаг ухаантай улс л да. Энэ загтлыгч хамгийн аятайхан адаг сүлдэм байна. Генри Голдсберг таныг тэр дэм буудлын гадаа хундаг өргөж байхад л хар авсан юм. Та одоо миний гарт орсон хаашаанч мултрахгүй. Мултардгийн болов? Би эзэн хааны морин цэргийн Ахмад Ричард Скирти биш болог гэж тангаргалъя. Тэгтээ яарч яасан ч болохгүй. Ягуухан сайхан ажиллах хэрэгтэй юм шүү. Эзэн хаантан маань ингэж зөвлөсөн байна. Одоохондоо тэр тайван байж weg. Хэдийд нь ямар аргаар үзхэн, хэдийд нь сүр хүчээр үзүүлэх юм би сайн мэднэ. Юуны өмнө хэргийн баримт нотлогоо олох хэрэгтэй. Энэ талаар санаа нэг их зовлтгүй гэж бодож байна. Тэрслүүд мө улаантныг шүүхийн өмнө сөгдүүлэх цаг удахгүй ирнэ гэж бодож байна. Баримт нотлогоо олох тонч нэг олон доо. Эзэн хаантантаа санаа зовхон хэрэггүй. Хэргийн баримт нотлогоо хангалттай цуглуулна. Байдгүй юм а гэхэд байлгаж бас болно шүү дээ. Манай шулуун шударга одод танхим шүүх учрын хялбар хаан олно гэд тажигнтал инээж хөхөрлөө. Скирти инхүү хорсолтой муухай инээж хөхөрсөөр ямар ч байсан олно гэж хатуу шийтсэн баримт нотлогоогон нэн дэрв ирж хаах гэж яарсан янзтай гүйхэрийн шахуу гарч ирлээ. 33 дугаар бүлэг. Уил Вэлфорд. Хайрт хүнээсэн хоёр нүд салгалгүй ширтэн одоохон ороод ирнэ гэж амьсгаа даран хүлээж зогссон Бэдденсийн тухай нэлээд түрүүн өгүүлж байгаад орхисон бэлээ. Гэтэл Генри Голдсберг ганцхан тэр ийхүү ширтэн гэрт ойртох тусам нь ганц түүний зүрх болиглон цохилж байсангүй. Царайлаг сайхан энэ бүсгүйд тоогдоогүй нөгөө хархуугийн зүрх харин огт өөрөөр оволцож байлаа. Уил Вэлфорд өөрийн хайртай өрөвдөх сэтгэлгүй бүсгүйгээс салаад шувуу дундуур нүүр хандуулсан зөв рүүгэн алхаж явлаа. Бэдденситэй анилан суух хавтай сайхан амьдрна гэж аль эртнээс бодож явсан бүтэхгүй байсаар өнөөдөр бүр үгүй гэсэн үг дуулж гордлог тасраад явж байгаа нь энэ л дээ. Хархуугийн өчүүхэн хорвоо гинт харанхуйлан хамаг утга учраан алджээ. Бэдэд яаж ууралсан яана гэж занаж өгснэн дотрон ахин дахин давтсаар Бэтийн хэрхэн гойжгоодсон байсан гинт бодогдон хэнийгэн чим хүлээж байсан гарцаагүй шүү гэсэн хар бууж өөрийн ирэхгүй зог тусав. Бэтэд тоогдоогүй хамаг гордлогон тасарсан ч гэсэн тэгтлийн их гойжгоодон хүлээж байгаа өөрийн өмнөр орсон азтай тэр хүний хэн болохыг мэдэх хэрэгтэй байлаа. Тийм хүн бэ гэдэгт уйл эргэлзэх юм болжээ. Бүсгүй бүхий л байдал
Өөрийг хараад ёстой яая гэж аавынхан араас явуулах гэж улайж байсан. Тэгээд бүр хөөж тугаад хаалгуудын хамгсан зэргийг бодоход өөрөөс нь шалуухан салахын төс болж байсан тодорхой. Хичнээн тэнэгч гэсэн иймэрхүү юмыг даанчлаг ойлголгүй яах вэ? Тэгтэн бас эргэлзэж байтал нь нохоо хуцаж дуулдан эргэлзээгүй болж таарлаа. Нохоо өөрийн нараас гинт яалаа гэж хуцсав. Тэгэхээр өөр хүнд хуцаж байна гэсэн үг. Тэгвэл хэн байж таарах вэ? Бэт үсгэзгэн янзалсан барьсан гэдэг нь жигтэйхэн байсан. Тэгэхээр хүлээж байсан тэр хүн байж таарах биш үү? Хартай хархуу тэр дорон эргэлээ. Тэгтэн овоохоод орж очиод байгаа хүн өөдөөс нь буушагаан хүлээж байгаа юм шиг мод ташааран нэгээс нөгөө модны араар орж дөгсөөр модон дундаас гарч хашаанаас хідэн алхмын зайтад очиод гэртөөгөө хоёрт харагдахгүй тул нэг балуу модны ард нуугдав. Ингээд ийш тийшээ хартал нь нохоо хуцуулсан хүн явж байхан тэрэ. Бэтийн эцсийн бүлэгт сонгож авсан өчигдрийн тэр цэрэг хэдийний баяр дээр эрээд цэргүй тэрч чаван ичгүр сонжургүй одсон нөгөө дарга хоёрын аль нэг байсан бол Уилфорд уурлан зэвүцэх нь мэдээж. Гэтэл тэр хоёрын хинэнч биш. Тэр хоёроос хавгүй их аюултай өрсөлдөгч, өөрийн ийш тийш юмд явуулдаг, баяр дээр Марианнаг нь өмөрч хамгаалсан тэр хүн байхыг хараад хагартлан уурлаа. Үүнээс өөр хүн байсан бол Уилфорд угсхийн босоод улаан галзуун шиг давхиж очин хөөж явуулах байсан бол харин хэдийний тулдааныг нүдээр харсан хар морьтын ааш арын шин зам байдлыг баг зэрэг гадралдаг учраас түүнээс үндэн айгаад нүдэнд нь үзэгдэж харагдахыг хүссэнгүй. Нохоо хуцхан гэнт болж өөдөөс нь сүүлийн годгонуулан эрхэлснээр бодвоос энэ хүн дигдэнсэнхэр ангуудаа ирж байгаа биш болж таарлаа. Ингэж бодсон Уилфордын царай бов барайж зүрхэн зүгээр хатгаад авсан мэт шимширэн өвдөв. Тэгэхэр Голдсберийн явж орохыг хараад тэр хоёрын хөгжөөнтэй ярилцаж хөөрөлдөж эхлэхийг сонсоод юу гэгч болсон яасан байж таарах вэ? Юугаа ярилцаж байгааг нь олигтой дуулаагүй боловч амин хувийнхаа юмыг ярилцаж байх шиг ам хэл нь яг таардаг аргагүй л нэг дотн сайн хоёр шиг санагдсан тул Уилфордын хоёр нүд үнэхээр хорсолтой муухайгаар гялзж харагдлаа. Жаахан удсан бол хүч чадалтай тэр хүнээс хайж эмэхийг мартан сүхэн шүүрэн авч давхиж орох байсан хэргэлд. Яг энэ үеэр нохоо дахин хуцаж цочоохон тэр. Нуугдсан хэвээрээ ийш тийшин хартал нь өвгөн өөрөн ирж явлаа. Уил өөдөөс нь тосон уулзахын оронд харин өтгөн мөчөр доогоор шурган орж нөгөө эрэг гэрийн эзэн хоёрын гарч ирэхийг хүлээлээ. Тэгээд тэр хоёрын юухан чим чухлам ярилцж яваа янзтай зэрэгцэж явсаар шугуй руу далд ороход балуу модны мөчөр доогоораас болгоомжтой гарч ирэн холдож яваа хоёрын хойноос сүх хөдөлзүүлэн занаад бэт цонхорон харж орхихгүй гэсэндэн буташаар нь зайлв. Аман дотроо юуг чим өглөн болсон бүх явдал санаанд нь дахин орох болсонд Бэтийн үүдэн тасхитл хамхихад тэсэлгүй хэлж орхисон тэр муухай занаа зөхөөгөн ахин дахин давтан чөтгөр ав. Яста яахаас ч боцохгүй те. Арьс махан амьдаран хуулуулдаг байсан ч хэлсэндээ хүрнэ гэж яваад уулдав. Энэ удаа Голдсберийг ингэж занаж явсан боловч дотроо бас л эргэлзэн хардд сэрцнийхэн яг үнэн эсхийг дахин сан шалгах хэрэгтэй байна. Хайрт бүсгүйгийн өдөр шөнөгүй харж хянан үнэхээр тийм байвал нь ёстой яхаас ч боцохгүй хэлсэндээ хүрхтэйлний хүрнэ. Сүрхээ тэрэрийн алах таанлыг ална гэж бодож явлаа. Ингэж шийдээ жаахан тайвширсан ч гэсэн амар заяа даанч үтсэнгүй. Гунигтай бодолд автагдсан дам болоод гэртээ яаж ирснийг ч мэдэхгүй байлаа. Уилфордынх гэж Дигдэнсээс хэдэн зун алхам зайтад тэднийхээс ч ядуу зүдүү нэг айл байх л да. Толгой хоргодог орон гэр нь ёстой л нэг муу овоох. Налчхар намхан хаалгын татхад ганц онхор цонготой нэг муу жижигөрөө харагдах боловч Уилфорд шиг ганцаараа хүнд болоод л байдаг юм. Гэрт нь орвол дэнсэх дэрэгд нь хамаагүй гой сайхан айл санагдахаар. Өрөөний өрөөсөн буландах модон орыг юу ч байсныг бөөмд нэг уранхай норхоо юмар бүтээсэн, даавуу шувуу дэвсэн, хөнжил мөнжил нөмөрнө гэж мэддэггүй бүсгүй хүний гар хуруу огт хөрч байгаагүй янзтай. Өнгөн дээрэн иймэрхүү маягийн үнэн хэрэг дээрэн харин өөр айл. Уилфордын их бэлтэйг мэддэггүй хүн бараг байхгүй гин.
Ачааны мөр гуанснаас зээлсэн мөнгөн дор дорн дөлдөг. Өмссөн зүснийг харсан ч ядуу зүтүүхэн хэрхэвч биш. Хэдий ч гэсэн аятайхан хувцс хонортой явдгаар барахгүй. Баяр наадмаар Робин Гуд ч юм уу олны хайр хүлээсэн өөр бусад баатар болж тоглох гэж багт наадмын хувцс хонор хүртэл худалдаж авдаг гэр байлаа. Хэдийн хинж хэлж мэдэхгүй хөрөнгө мөнгөтэй тулдаанч энэ хавьдан хамгийн аятайхан Беттенсийг эхнэрийн болгоно гэж дэндүү дээгүүрийн боддог болсон. Хөрөнгө мөнгө нь харин хүүхний зүрх сэтгэлийг эзэмдэхэд нь нэмэр даанч болоогүй бол аавд нь аялтаа засахад хэрэг болжээ. Беттийн хар морт руу харц явуулаад байдаг болсон Уйлийн дургийг хизээний хүргэдэг байсан бол өнөөдрийн өөрийн хоёр нүдээр үзэж харсан зүйл нь хар хорын бүр буцлагсан хэрэгэлтэй. Гэвч баталгаа нотлогоосоод байх юмгүй бараг хэлэх үггүй байлаа. Голдспер тэднийд Беттэй биш аавтай нь уулзах ажилдаа очисон байж болно доо. Тэгсэн гэвэл Уйл тунж дуртаяа үнэмшигсэн. Гэтэл энэ бүхэн нэг л сэжигтэй санагдан тайвширч даанч чадсангүй. Дэнси яг цагаан олж ирээгүй бол тэр хоёрын болзоо яаж юу ч болж дуусах байсныг бүү мэд бодогдно. Муу гэртэн орж ирээд сүхэ нэг болон руу чулуудаж орхиод үнэхээр нэг уурсаж хорссон цөхөрсөн царайтай хүн Бет Голдспер хоёрын нэрийг ман шиг уншсаар лагхийн суугаад ямар ч өтгөрөө хийх гэж очисон амтэн гээчв. Та минь өөрсдийн тэр авхаа хүүхнүүд юугаараа дутаад байгаа юм болоо. Хар морь унсан хам бутарга болсон хэмцэр амтэн юугаа хийгээд энэ хавар эргэлдээд өөр шиг нь хүн ойр хаваар нь өнгөрмөргүй тэднийх манай хоёр шиг муу айлаар орж гараад байдаг амтэн. Муу хараал хөрмөр чамааг юугаа хийх гэж манай нутагт ирсэн бол мэдхимсэн. Юу бодож сэтэж явдаг хүн байна уу? Гэр оронд нь манай энэ гүнгийн хошууны тал бүрээс баахан улс бөгнөж байх юм. Бас тэгээд бүр шөнөөр шүү. Ер нь ямар учиртайг нь мэдэж авах юмсан. Нэг л учиртай таг шүү. Учиртай болоод ч Голдспер нэг ч хүнд мэдэгдэхгүй хичээдэг хэрэг. Тэрнээс биш миний тэр хүрэгдэг зам зураа мэдээж хэрэг задлж уншдаг тэр загтлуудад тэднийг яагаад зарц дагуулж барилгүй шин болсон хойно эргэсэн байдаг байх вэ? Чухам юугаан сэтэд байгааг нь мэдэж авах хэрэгтэй. Ингээд харин үүнийг мэдэж авах хэрэгтэй бас нэг хүн байгаа байх шүү. Хэдийний баяр дээр түүнтэй тулдсан тэр хүн. Тэр хүн өөрөө тэгж дийлдээгүй. Түүнийг нэвч чадалж орхиогүй тун тоогүй. Чөтгөрөв. Ингээд нэрээ тэр ахмад надаар яа гэсэн юм болоо. Лавл намайг толгой дундуур нь татаад авсан гэж дуудуулааг байдаг. Тэгсэн бол юу гэж хэлмэл өгүүлэхвдээ хоёр зэрэг явуулаад л баривчилж яваачаад зохих газарт маань хүргэх байсан. Ахмад өөрт чинь тусуулах гэж байгаа байх гэж Вайтерс хэлсэн. Вайтерсийн үгэнд харин итгэх хэрэг байна уу? Үгүй юу. Цэрэгт явахаас өмнө үнэн үг хэлнэ гэж байдгүй амтан байсан. Юуны л нэг их үнэнч сайн хүн болоо гэж. Ахмад нь үнэхээр юм ярилцах гэж байж магадгүй. Ямар юм ярих гээд байгааг нь хэлээд гэдэгхэн олддог болч яаж шагнасан яах вэ? Гээд жаахан юм бодож байсан. Ингэхэд харин эрхэм хар мордгойн талаар ярилцах гэсэн биш шүү гадаа ч өтгөр ав. Тэр өдрөөс хойш хар морд ахмадын санаанаас гархан болсон мэдээж. Тийм болж гэснэн учиртай нэмсэглэн ухаан сэлж байгаа янзтай хэсэг сууснаа. Тийм болж харин өтгөр ав. Ямар ч байсан тэр скертиг гэлүүдээ ахмадтай чинь очиж уулздаг. Учрыг мэддэг хэрэг. Ерөөсөө одоо ингэж очие гэлээ. Гэнтхэн ингэж шийдээд босон харааж малгайгаан шүүрэн авч гарч ирлээ. Тэгснэн цогт тусан сарвчилж модны завсар чөлөө ажиглаж байснаа гайхсан баярлсан хүн сайн хүн санаагаар гэдэг аргагүй л үний юм. Очиулц гэсэн ахмад маань өөрөө Вайтерстэй цуг ирж явна гэх дуулдав. Вейлфорд андуурсангүй. Ахмад скерти зарлаг Вайтерстайган ирж явлаа. Хоёулаа морьтой ирж явснаа Ахмад гэрээсэн 100 алхмын зайтад бууж морион зэрэгтэй бариулаад өөрөө хурч ирлээ. Вейлфордын гадуура хашаа машаа сувг мов гэхээр юмгүй учраас Ахмад үүдэндээ зогсож байсан өөрлөн шулуухан явж ирлээ. Скерти юуны төлөө олон хүнтэй муудад сайдаж явсан хашир зэрэг байлээ. Хальтхан харуугүй юу? Саяхан болтол өштөн дайсан байсан хүний хээгүй тэнэгдүү нүүр царай хорсод зонсон шинжгүйг ажиж мэдлээ.
Баяр дээр буцалсан уур хилэнгээс нь улмарч үлдээгүй, хорсолтой мухан харцаар угтах байхаа гэж бодож байсан хүн нь харин инээд алдан зогсож байгааг харсан Ахмадч гайхах баярлах хоёр зэрэгцэв. Майнер надаас ч аюултай нэг дайсантай. Тэр нь миний дайсан юм байна гэж төвгүй ойлголоо. Ингээд зөв таасан эсхэн шалгахаар их л элэгсэг. Төн шимэн сайн бидтэй. Өөртөө тань шалахгүй юмнаас болж шалдмын муудалцсандан үнэхээр их харамсдан илэрхийлэн таныг тэр тухай бараг мартсан байх гэж найдан өршөөлгоё гэж ирлээ. Би үнэхээр зоригтой хүнийг үнэлж хүндэлдэг, өчтөн дайсан мэр байсан ч үнэлж хүндэлдэг хүн л дээ. Тэгээд өөрийг тань аягдар сам тухаас татгалзахгүй бол тун их баярлгасан. Ингээд би чинь юмыг ааж мэдхүү гэж үргэлж юмтаа явдаг юм. Танаа эндхийн энэ их ойшгой төөрөхөд тун амархан санагдаад төрвөл ангаж өгөхгүй тул авч явдаг болсон хэргэлдэ. Хэмээн мөрөндөн өлгөстэй байсан дашимгийг мултлан авч бөглөөг нь хурдан шалмаг эргүүлв. Өштөн байсан хүн их л гайхсны зэрэгцээгээр ингэж амархан эвлэрсэн явдал дотор нь бүр онгоож хам туй гэсний дуртаяа зөвшөөрөн эрхэм хүндэт зочноо нуу гертмэн морилно гэж эвдүүгүйхэн урьж заллаа. Скертич уухаантаас орж эвдэрхий хоёрхан сандлын нэг дээр сунгутан хоёр төмөр аяганд дарс дүүргэлээ. Төдлгүй Ахмад Скерти Уил Вейлфорд хоёр Ахмад нь Марианнаг нь үнсэж барайгүй. Уил нь тэр тархин дундуур нь нуман хууртал дэлсээгүй юм шиг ходи хоёр болж Скертийн тэр өглөө дэслэгч мэд хоёр хэтэртэл болгож орхисон явсан юм л да. Зоригт Робин минь хэтрүүлж орхисон хүн ямар байдаг вэ дээ гэж учралахад өөрт нь үнэхээр сайхан өмг төшиг болж чадах хүн тун хэрэгтэй зочноо уламжиг таалсан харах уу? Тэмээ тийм. Тэр яах вэ? Согтөөхөн яаж юу хийж байгаа ямар мэдэх вүштэй. Тэр бүсгүйг тоглоол үнсж орхисныг тань мэдж байна. Чөтгөр ав бийж гисэн тэгэхэр л хүн. Тэрж байтугай юм хийж мэднэ. Гэхэд тэр Марианна ч аргагүй л нэг аятайхан бүсгүй байдаг шүү. Вэйл бардгаа таны болцоод бүсгүй юм байгаа биз дээ. Гэхдээ их л бардам хүн. Тэмээ. Бэдпэтэрийг бараг л сууж орхисон хоёр гэж болно. Гэд залв. Аз тайлэр юм. Тэгэхээр хорминдан удахгүй уурах нэ дээ. Гэхдээ Вэлфорд харин учир нь олдохгүй нэг юм бөвнөд. Хэдэн жуда эхнэр авч үзсэн хашир хүний овд зовлоход та сайхан дэрсэн бэтигийн эхнэрэн болгосон хонон өөр хүнд цэцэг энтер бэлгэлдэг нь болиулах хэрэгтэй шүү. Гэхдээ чөтгөр ав та чи юугаа яриад онова гэж дуалдав. Юугаан бахав дээ. Тэгэхэд үдсэн харсан тэр зүйлээ л хэлж байна. Үнийг хэлэхэд би тун их гайхсан. Марианна бүсгүй уг нь өөрийн нөмөр чамгаалсан эхний хүн цэцэг бэлгэлж таармаар бодогдож байсан. Тэгвэл тэр хүн Вэлфордгаа таашвд. Тэгэхэд та толгойг минь арай л хоёр хэсэг болгож орхиогүй. Одоо хэрн өвдөг шиг болдог юм. Гэж ярихт нь Уил өмөрч барих ганц хүн бие юм чинь хар мөртөд огт хамаагүй. Тэр оролцохсгүй юмдан оролцсон юм. Яриангүй тийм. Та бид хоёр тэр шалихгүй явдлынхаа учрыг өөрсдөө нь олцож болох байсан. Тэнийг юм хийснээ мэдээ таны өмнө бурууга хүлээх гэж байтал тэр гэнтхэн хажуунаас оролцсон юм. Марианад л сөрхий хүн болох гэсэндээ тэр л дээ. Өөртөө мөн хэн хэнийг үзэж хараагүй байсан бэ тэгэхэд л ингэж бодсон. Тэрнээс хойш энэ тэр юм тодорхой болж яагаад гэж хөндлөнгөөс оролцсон учрыг сайн мэддэг болсон юм. Гэхдээ сайн мэддэг болсон гинэ. Та тэгээ жохом юу гэж мэддэг болсон хэрэг вэ? Гэд хөмхийцэн амьсгаадан ус хийж ирээд Скертийн дээрээс тонгоон тэр хоёрын талаар тодорхой ямар нэгэн мэдсэн бол та түүнийг шууд хэлж өрөх. Тэгвэл тань гэхэд Вэлфорд минь тайвшраа суу. Юу дуулсан мэдснэ бүгдээ хэлнэ. Тэгтээ харин дуулсан зүйлийнхэн үнэн эсхийг маглах ёстой. Энэний тулд тэр хар морд гэдэг хүний чинь талаар зарим нэг зүйлийг тодруулмаар байна. Ингээд ерөн та түүний талаар жаахан ярьж өгөхгүй юу? Тэгвэл тань Марианна буюу Бэдэнситэй учиртай гэж дуулсан тэр хүн мөн биш нь тодорхой болно байх. Таны тэр бүсгүйг Бэдэнси гэдэг гэсэн байхаа. Гэхдээ Голдсберийн талаар юу мэддэгэн нэгнгүй ярихад бэлэн нь ээлтэй. Түүний талаар тэгээд юу мэдэх хэрэгтэй байгаа юм? Юм л. Би бол түүний нэрийг мэдхээс аашгүй хүн. Ингээд харин түүнтэй учир ургасан тэр хүн биш ч байж болох юм шүү дээ. Гэхдээ нь өөрийн ирэхгүй хинтээ ямар учир ургасан гэж хэмээн лавлав. Та жаахан дэсэж үз. Би бүгдийг хэлнэ.
Хармарт гэдэг чинь хаан буусан хүмб. Хаан буусан хүмб гинэ? Тийм ээ. Аль ямар дэм буудалд. Түүнтэй бол экспричийн наахантай лалын толгой дэм буудалд олон таарлцсан. Зоригт Робин мэндэ. Тэр тухай чинь асуугаагүй. Хаан суудаг хүн бай гэж асууж байна. Гэр нь хаан байдаг юм гэж үү? Тийм ээ, гэр нь хаан байдаг хэрэг. Эндээ солгүй. Вебсийн шугуун цаа захын толгой дунд байдаг юм. Чулуу чалга гэдэг газар. Эзгүй байсан дээвэр турган унах шахсан нэгэн байшинд суудаг юм. Тэднийхэр тэгээд хүн хар очдог. Гой сайхан авхаа хөөхнүүд хэнцэр ганган харцуулын талаар асууж байгаа юм бол тань тийм улс ганц ч очдоггүй бах. Ер нь тэгээд гэрэл гэгээтэд нэг ч хүн очдоггүй. Харин харанхуй бүрэнхий болсон хойно бол Скерти үнэхээр их олзуурхсан нэлд үгийг гүйцэд хэлүүлэлгүй. Мөн дөө. Нөхт нь харанхуй бүрэнхий болсон хойно цуглардаг байх нь. Үйл бардгаа та ингэж хэлв үү? Үгүй л дээ. Арай ингэж хэлээгүй. Түүний тэрэм хуучин муу байшинд ирд суудаг болсон цагаас хойш тэднийд би өглөө үдэш янз бүрийн цагаар 20 удаа очсон. Тэгтэн Дик Дэнсигээс өөр нэг ч хүнтэй тэдний таарлаж байгаагүй. Тэдний зарцна гэж нэг хачин улаан арстан гэж хүн байдаг. Голдспер дагуулж ирсэн юм. Тэгтэн та Голдспер ганд харанхуй бүрэнхий болсон хойно хүн очдог байхаа гэж бодож байна уу? Очих нь очдог. Олон хүн очдог байх. Юун улс байдгийн бол? Мэдхгүй маа. Тэдний нэг нь ч би танихгүй. Манай энэ хавийн улс биш шиг байдаг. Бүгдээрээ л холоос ирсэн бололтой тоос шорон дарагдсан улс байдаг. Би 6 айлд Диктенси мөн л 6 айлд загтал хүргэснээр бодвол энэ ям гаргийн шөнө олон хүн очно байх. Өөр нэг хүн өчнөө загтал аваад манай хошоноос гадагшаа баруун төшөө явсан. Хэн ямар хүний бүү мэд? Ямар нэгэн хурал болно байх. Гэхэд Скерти илт сонирхон ням гаргийн шөнө гэв. Тийм ээ. Ирэх ням гаргийн шөнө. Хэдний үеэр тэрэв? Яг шөнө дунд. Та яг мэдж байна уу? Диктенси бид хоёр очиж тэр улсын мордыг харж явах учиртай юм чинь мэдлгүй яхавд. Бид хоёрт баахан ажил гарна. Тэр олон хүн бүгдээрээ зарцмарцгүй ирэх хэрэг шүү дээ. Гэснэн төрүүчээс хойш амар заяа үзүүлэхэн болоод асууж лавлах гэж байж ядаж байсан зүйлэн санан. Ингээд та над нэг юм хэлнэ гэсэн шүү дээ. Бетенси Голдспер хоёр учир ургасан юм шиг ярьсан. Хэрвээ тэгсэн бол тэр тэгсэн байвал ёстой сайнаа үзэхгүй. Тэгвэл нь би хэлсэндээ хөрхтэй л нэг хүрнэ. Дараа нь дөвжлүүлдэг байсан ч хамаагүй. Яасан байвал тэрв? Бетиг хуурч мэхэлсэн байвал нь та дуулж мэдсэн болгоно над хэл. Танаас гуй. Хуурамч сайн нөхөр нь яриангүй өнөмшгөөр юм бодож олох зав гаргахын тулд ярих зүйлийн боловсруулан яарлаггүйгээр юм. Үннийг хэлэхэд үнэн худлын алин болохыг хэлж чадахгүй юм. Яагаад гэвэл таны тэр Марианна бүсгүйг том зохимжгүйгээр өөрөөр хэлбэл үдэш орой болсон хойно нэг хүнтэй модон дотор байж байсан гэж сонсноос биш өөрөөр үзэж хараагүй. Чухам хизээ. Заавал хэдийд гэлээд. Тэр баярын дараа шинэ гэлв? Тэр шинэ биш юм байна шүү. Тийм. Маргааш шинэ гэсэн. Хармаа навш. Миний тэр загтлуудын тарааж явсан шинэ байх нэ. Хаавас. Ингэж ярьсан хүн жохом хэн ямар хүнтэй байсныг хэлээгүй учраас би Голдсперийг гэж мэдэхгүй байсан хэрэг л дээ. Тэр хүн ердөөл сайхан хилэн хамтаадстай харууд хатгсан бүрхэн молгаатай ирээ байсан гэсэн. Тэгээд л өөрийн маань үдсэн харсан өөрийнтэй саяны ярьсан зүйлээр бодоод байхад тэрээр харамрт байсан байж тун магадгүй. Тэр хоёрыг чулуу чалгаас холгүй хөнтэд харсан гинлээ. Та тэднийхийг тэнд байдаг гэлээ шүү дээ. Тэгэхэр чин тунж сэжигтэй байгаа биз? Харамрт яг мөн. Би мэдчихвэсэн юм. Одоо бүрч сайн мэдэж авлаа. Түүнээс тэр мөн хүүхнээс өшөг авч чаддгүй юм бол ёстой юуны хүү болдог бол тоо. Хармаа худалж гिचхийгүү. Та хоёртай би ёстой нэгээ үзнэ. Тэр мөн бүсгүй дэмчих буруутай биш байж мэдэн штэ. Тэр Голдсберг гэдэг чинь баян хүн, мөнгөөрч татсан байж магадгүй. Иймэрхүү явдалд алт мөнгө их хэрэг бүтээдэг юм. Энэ явдал мөнгнөөс болсон байвал нь ямар ч гэсэн төвчээд өнгөрөхийг бодгосон. Харин тэгээгүй. Яагаад ч мөнгнөөс болоогүй. Мөнгнөөс огт болоогүйг нь би мэдж байна. Харамуу хараад идмэр чинь өөрөө л түнд наалдаад байсан юм. Ингээд бас та бид хоёр ташаарч байж мэднэ штэ.
Таны бодож байгаа шиг сүрхийн болоогүй ч юм билүү? Юу ч болсон бүсгүйгэн орхиод толгойг нэргүүлсэн өөдгөө тэр амтнаас өшөөгөө авсан тань он байхаа гэж бодож байна. Эхлээд түүнтэй нэгийг үзнэ. Тэгээд Бетийн өөрийгөө жолоодож чадсан эсхийг сайн мэдж байж л болно. Өөрийгөө жолоодож чадсан ч бай чадаагүй ч бай. Хайрт бүсгүйнтэн толгойг эргүүлэх гэж оролдсон тэр Голдсберт харин баярлах учиргүй шүү дээ. Түүнд би баярлснаа илэрхийлнэ. Илэрхийлсэн шиг илэрхийлнэ. Эвэн таарах цаг ирж л таараа. Эвэн таарах цагийг та нэг их удаан хүлээхгүй байлгүй дээ. Миний бодож байгаагаар бол эрдгэн бараг ирээд байна. Энэ үгийг өөрөөр ойлгосон хархүү сүхрүүгийн хялам хэлээ. Үнэхээр аймаар учиртай энэ харцын Скерти ажиж мэдээд таашаагагүй янзтай. Яах юу хийхэн та өөрөө л мэдэх хэрэг. Тэгтээ харин өрсөд өөригтөө нэвч чадалж орхидгүй юм гэхэд та өөрөө хальт цавчиж орхиж магадгүй юм шүү дээ. Өөрийнтэй нод ярьсан бүхэн миний бодож байгаа нэг зүйлийг яриангүй баталж нотлох юм бол иймэрхүү арга хэрэглэгтэн хүрхэн хэрэг танд гарахгүй ч байх. Өштэй хүнээсэн аятайхан хагацах аюул осолгын дээр баараггүй нэг аргыг танд зааж өгч болох юм. Тэгвэл тань ноёнтон ахмад минь тийм ямар арга байгааг хэлж өгвөл танд би ёстой Скерти үгийн дасалдуулан тавчаар тайл байх хэрэгтэй. Би танд тусалж үнэхээр магадгүй. Би нэг юм бодоод байгаа. Бодоод байгаа тэр зүйл маань ганц болдог арга шиг оргиод байгаа юм да. Тэгтээ нан тун сайн тунгаан бодох хэрэгтэй байна. Гээд явхаар өндийн өнөө өдөш бүрэнхий оруулаад эргэж ирнэ. Харин та аашааж гарсны хэрэггүй. Ийш тийш явах ажил гарлаа гэхэд аман сайн барьж явдаг юм шүү. Бид хоёрын энэ ярилцсан зүйлийн талаарх нэг ч хүн зохиолгож болохгүй. Алив, дахиад нэг ууж орхи. Унжигаад байхan болж үзээ, Уайлфорд минь. Удахгүй эргээд этлэн минь сайн сууж угаарай. Гэлээ. Ахмад ингэж хэлээд ганцаарнг орхин гарч морилгон очин тэр дорхон өөрийн туслагч Уайтерсыг дагуулan модон дундуур давхиж одлоо. Хархүүтэй юун тухай ярилцсан туслагчтай зохиолгаагүй боловч уг ярийн замын турш санаанаас нь гарсангүй. Эзэн хаантны загталдан дурдсан тэр хурал цуглааны нэг энд болдог нь эргэлзээгүй боллоо. Ричард Скерти өргөдөж залагдаагүй ч гэсэн шөн дундын тэр цуглаанд нь заавал оролцсон. Тэдний юу гэж ярилцахыг сэм чагнаж чадах юм бол Голдсберг би нурж унах шахсан тэр муугаас нь арай Батвик суудсан суулгаж дөнгөнө гэсэн үг. Эвэлд идсэн Карлиус та санаа зовсныг хэрэггүй. Энэ удаа би гитүрчийн үргийг дуртаяа гүйцэтгэнэ гэж бодоод инээж хөхрлөө. Хархүүгийн амнаас дуулж мэдсэн зүйлдэн олзуурхан урам урсан ахмад Випсэн өтгөн их ой шугуугаар цуурай хаттал эгдүүтийн муухай инээж хөхрөн уурал морин давирлаа.